За, Эрдэнэ толгой сайн байна уу? Нөгөө урт настай удаан жаргалтай төрник бэлэн боллоо. Тэгээ яг хоо ерөнхийдөө бол ингээд юу юм бэ наа. Эхлээд би анх чамд ярьж ирсэн ийм төрник ингээд ханд ингээ хийхээр хэд хэдэн муу шалтгаантай байсан. Тэгээ би яагаад удсан гэдэг тайлбарлаа. Нэгдүгээр ингээ хан дээр ингээ нүх гаргаж байгаа. Ханы ингээ доош нь гүнзгий ингээ 10 өрмөөр ингээ доошоо 10 см өрөвдөхөр аюулгүй муухай нүх гарч байна. Энэ гэр орны одоо юунд л их муухай харагдаад. Тэгээд хоёрдугаар нь зөөж болохгүй. Энэ болохоор зэрэг энэ арт талд нь ингээ шивэд хан гэдэг ийм одоо юм модоор чийчлээ. Ийм төмрөөр чийчлээ, тийм ээ? Энэ шивэд хан. Шивэд ханы даваа тал нь болохоор зэрэгээс 5 минутанд усрах боломжтой. Тэгээд юу маш хурдан усрах боломжтой зөөхтэй ингээ салчдаг. Одоо нүүц суухад бол салгаад зөөхд амарх одоо нөгөө прус 30-аар зөөх боломжтой. За тэгээд юу бас нэг өөрчлөлт орсон. Тэр анхныхоо дээрээс салдгүйгээр ингээ хийчихсэн. Тэгсэн чинь салдгүйгээр ихээр ингээ зөөж мөгд хэцүү юм байна. Гэтэл энийг болохоор би ингээ салдгаар хийчихсэн баа. Ингээ хараа. Болтуудтай. Ингээ болтуудтай ингээ усардагаар ингээ салдгаар хийчихсэн. Тэгэхээр энэ бол ингээ зөөхөд их амархан, усрахад их амархан ийм хийсэн. За тэгээд ийм очтой энэ хоёр төмөрөн дээр нь бол өөр нэмэлт юмнууд ингээ хийчихдээ юм билээ. За яг тэрний дараа бодоо. Тэгээд би одоо чамаас юм асуух гэсэн юм аа. Энэ хажуудлынх нь шүү дээ. Энийг бас модоор хийж болж байна. Өөрөөр хэлбэл энэ ч ингээ модоор ингээ хийж байгаа юм чинь интернет дээр бол юу харсан хэрэг ингээд бүх юм модоор хийчихсэн. Тэгэхдээ энэ одоо төмөр байгаа шүү дээ. Энийг бол төмөрөөр биш. Одоо зөвхөн энэ төрник энэ хоёрыг л төмөрөөр хийгээд бусдын болохоор зэрэг бүгдийг ингээ модоор хийсэн хөвлөр байна. Тэгээд уул нэг одоо танаа гэр бүлийн хүн бол одоо бас ингээ гэрте төмөр байлгахад яа гэм бол зүгээр ер нь зарим усуд бол ингээд модоор хийчихвэл бас арай тийм одоо юу гэдэм дэ нэг гэр оронд ч модон юм байвал их одоо юу гэдэм нөгөө байгаль орчин талтай зүгээр ч юм уу. Зүгээр ер нь бол яг одоо арай зай бага эзэлдэг гэх юм уу да юу арай ингээд жижигхэн юм шиг харагддаг те. Тэгээ арай илүү одоо юутай юу гэдэм за хямдхан гэж хэлэх юм чи таашаа. Тэгээ тиймэрхүү талаас бол энэ төмөрөн зүгээр юм байна. За ийм байна. Чи тэгээд юу аач саналаа өгөөч. Модоор хийх юм уу, төмрөөр хийх юм уу? Тэгээд яг энэ шивэд танаар хийлгэнэ гэх юм бол шивэд танаар хийлгэнэ таны ханны өндөр хэрэгтэй байна да. Ханны өндөр. Манай хол ерөөсөө 271 юм билээ энэ байшин. Танаа хол хийдэт юм бол. За ийм байна. За тэгээд ингээд энэ ингээд юу очиж байгаа шүү дээ. Сугас авлуурын тэр болчихоо. Тэрийг бол мэдчихэж байгаа бах тий. Би ганцаараа зураг авч байгаа учраас тийм болохгүй байна. За ингээд би одоо анхныхаа ярьжсэн арай өөр болчлоо. Эрдэнэ болгоо. Нэгдүгээрт бол ингээд төмрөөрөө модороо арт талд хантай хийлгээч гэж хэлж байна. Энийний ханны өнөл нэг юу юм бэлээ. Жишээлбэл яг ингээд 100 айлаас мод авах юм хямдхан тусах юм бэлээ. Зүгээр ер нь бол стандартын дагуу Германы боловсруулсан модоор хийнэ гэх юм бол арай жах үнэтэй болох юм бэлээ. Энэ бол одоо зарчмын хувьд бол нэг 100 сая төгрөгөөр гарч байгаа. 100 айлаар хийлгэхэд бол 100 айлаар хийлгэхэд бол ингээд 100 сая төгрөг гарчиж байгаа шүү. Стандартны модод би хэд гарах юм мэдэхгүй 200-300 сая төгрөг болох байх. Тэрийг би одоо үнийг ерөөхдөө тийм телевизээр харсан тэгээд мэдэхгүй байна. Энэ төмөр бол энэ бол гайгүй. Төмөр нь бол одоо чиний өгсөн мөнгөн дээр бол ингээд нэг за энэ юуны үн гайгүй бахаа нэг бас нэг 150 сая төгрөг нэмэгдэх байх гэж бодож байна. Ханны үн чи бол төрникийн хүнийг өгсөн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ханны нэмэгдэх юм энэ хан бол ямар ач холбогдолтой хэллээ те. Гэр орон чи ингэ заваартахгүй. Тэгээ зөөхд амар коридортоо гаргаад тавьчихвал хаан тавьчих болно. Ерөөсө 5 минут дээр зөөчнө. Маш энгийн маш амархан ийм бүтц байна. За баг өөрийгөө онгоруулчихвал интернетээр цорын ганц ийм бүтц баг би л Монголд хийчлээ. Бусд нь бол арай өөр юм байлээ шүү. Бас судлаад бас чахан цаг алдсан. Би ерөнхийдөө бол ийм төстэй ямиг бол бүр 1980 5-6 онд Эрдэнэт захад хийжсэн юм аа. Ийм яг констракшн бүтцийг бол би 20 жил баг 30-40 жил ашигласан. Энэ аюу найдвартай. Тэр талаар санаа зовлсны хэрэггүй. Ийм байгаа шүү. За ийм байна. За. Баярлалаа.